Өөрөө яг хэрэгэл үүссэн болохоор би өөртөө 100% хэлдэг байхгүй. 100-ны халуунд бол яахчгүй. Жижиг чимэглэлийг ч гэсэн ер нь л бүх юмыг л экол байлгахыг хүсдэг. Тийм болохоор ингээд чимэглэлүүдийг дандаа ингээд өөрсдийнхөө ноосоор л ингэж хийсэн. Эсгийн ураллаар болохоор одоо бүх төрлийн бүтээгдэхүүн хийж болдог нь хамгийн давуу талтай. Тэгээд хамгийн гол нь түүхийн эд нь малын гаралтай учраас эко гэдгээрээ бас хамгийн давуу тал болж байгаа. Тэгээд хүмүүс нэг жоохон буруу ойлголттой байгаад байдаг нь болохоор нөгөө эсгийг гэхээр гэрт өмсдгөл гэж ойлгоод идэг болсон. Одоо бол эсгийг бол гэрт гадаа 100 өвөл зөнгөө өмсдөг болсон байгаа нь хамгийн давуу талтай. Тэгээд энэ бүтээгдэхүүн нь болохоор одоо хог хаягдал болохгүйгээр одоо хэрэглээ дуустаа гэхэд байгаль шингэдэг эко бүтээгдэхүүн гэдгээр хамгийн давуу талтай. Тэрэнд нь дурлаж хүмүүс одоо хэрэглэдэг болсон байгаа. За одоо бид нар болохоор энэ түүхийн эдээ юу яадаг аа. Ингээд бэлдсэн бэлэн ийм будсан ноос аваад хийдэг. Энийг болохоор анхан шатнд боловсруулдаг бас жижиг дунд бас боловсруулдаг үйлдвэрүүд бас байдаг. Бид нарт ингээд боловсруулад өгдөг. Малчтаас аваад угаагаа цэвэрлээд маш их бохирдолтой байгаа шүү дээ энэ ноос чинь. Цэвэр эко бүтээгдэхүүн гэдгийг болохоор гадны улсууд бас их сонирхдаг болсон. Экспортод гарах бүрэн боломжтой бүтээгдэхүүн.